Сайн байцгаана уу? Эрхэм эцэг эхчүүд, хүүхэд багчуудаа та нартаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай өнөөдрийн хуулийн мэдлэг олгох ТV хичээл маань эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочин багшаар цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн хүүхдийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тасгийн мэрэгжилтэн цагдаагийн дэслэгч Ариун гоёгч маань хүрэлцэн ирээд байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та хоёр ч гэсэн мөн үзэгч хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. За бид гурав өнөөдрийнхөө сэдвээрээ оюутан ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг төр зогсоосон байгаа тийм ээ. За энэ үеэр хүүхдүүд маань гэртээ эцэг эхийнхээ байхгүй хаагуур нь үлддэг, хараа хяналтгүй үлддэг. За тэгээд ахуйн усалд өртдөг. За энээс хэрхэн урьдчилан сэргийлэх тийм ээ. Эцэг эхчүүд хэрхэн үүрэг хүлээх талаар бас танаас хамгийн ихэнд асууя гэж бодлоо тийм ээ. За тэгэхээр шинэ коронавирусын вирустэй холбоотойгоор улсын онцгой комиссоос ерөнхий боловсролын сургууль, ихтэйд сургууль, мөн цэцэрлэгийн үйл ажиллагааг төр зогсоох шийдвэр гаргасан байгаа. За үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд ажилдаа явсан хойгуур үр хүүхдүүд нь гэртээ ганцаараа эсвэл ах эгчтэйгээ дүүтэйгээ үлдэх тохиолдлууд одоо ихээр байгаа. За энэ үедээ тухайн хүүхдүүд ахуйн осолд өртөх магадлал өндөр байна. За энэ ахуйн осолд өртсөн тохиолдолд эцэг эх ямар үүрэгтэй байдаг? Хэрвээ үүргээ үйл биелүүлээгүй бол ямар хариуцлага хүлээдэг талаар би өнөөдөр та нарт тайлбарлаж хэлж өгье. За эцэг эх үр хүүхдээ асран хамгаалах үүрэгтэй гэж заасан байдаг. Энэ одоо ямар хуульд байдаг вэ гэхээр хүүхэд болон эцэг эх гэр бүлийн тухай Монгол Улсын үндсэн хууль, гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийн болон хүүхэд хамгааллын тухай хуулиудад эцэг эх асран хамгаалагч үр хүүхдээ асран хамгаалах үүрэгтэйг заасан байдаг. За энэ үүргийн дагуу хүүхдийн гэрт нь аль болох гэрт нь ганцаараа нь болоод бага насны хүүхдүүдийг хамтд нь үлдээхгүй байх хэрэгтэй. Ахуйн осол гэдэгт яг юу гэрээд байгаа юм бэ гэхээр жишээлбэл одоо та хоёр ч гэсэн мэддэг бах тий бага насны хүүхдийг цахилгаан одоо залгуурны ойрхон үлдээж болохгүй. Хүүхдүүд залгуур руу гар хөлөө ойртуулах, тоглоомод одоо хийх ч юм уу ямар нэгэн байдлаар аюултай зүйлүүдийг хийж туршиж үзэж болохгүй. За мөн хүүхдээ ганцаараа нөхөд ээцэг дандаа хэлдэг те танихгүй хүн хаалган голгож өгч болохгүй. Билээдэгтэй ойрхон байж болохгүй. Эндүү залгаж болохгүй гэх мэтчлэн эдгээр төрлийн зүйлүүдийг яагаад хүүхэд багчуудад сануулад байгаа юм бэ гэхээр хүүхдийг эрүүл мэндэд нь ямар нэгэн байдлаар одоо болцсохгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо энэ төрлийн санамж анхааруулгуудыг эцэг эхүүд болоод цагдаагийн байгууллагын зүгээс хүргэж байгаа. За эдгээр төрлийн ахуйн ослоос урьдчилан сэргийлээд эцэг эх таны үүрэг оролцоо маш чухал. Жишээлбэл эцэг эх та хүүхдээ ямар нэгэн байдлаар асран хамгаалах хүнтэй үлдээх хэрэгтэй. Таны хүүхэд гэртээ ганцаараа байх боломжгүй. За гэртээ ганцаараа байх чадваргүй байгаа тохиолдолд заавал хин нэгэнтэй хамт том болсон хүнтэй асран хамгаалах одоо хүнтэй хүлдээх ёстой. За үлдээх боломжгүй байгаа тохиолдолд та дор хаяж өөрийн болоод өөрийн хүүхдийн за мөн гэр орныхоо аюулгүй байдлыг хангаад хаалгаа сайн цоочлох. За гэхдээ гаднаас нь цоочлоод явбал хүүхдэд ямар нэгэн байдлаар одоо хүүхэд гэртээ байж илаа тий дээд айлаас ч үт юм уу ус алдах за эсвэл гал гарах эдгээр тохиолдлуудад хүүхдээ гаднаас нь цоожлоод хүүхэд гэрээсээ гарах боломжгүй болсноор бас олон төрлийн ахуйн ослууд гэмт хэрэг зөрчлүүд бас байдаг учраас хүүхд та гэрээсээ гарахдаа ядаж л усаа одоо хаасан хэсгээ билетгийн унтраасан хэсгээ шалгах гэх мэтчлэн хүүхдийн аюулгүй байдлыг үргэлж хангаад өөрийн эцэг эх асран хамгаалагч үүргээ биелүүлж хүүхдийг асран хамгаалах үүргээ заавал биелүүлээрэ гэж хэлмээр байна. За тэгээд хүүхэд одоо асран хамгаалах одоо хүүхдийн эрүүл мэндэд ахуйн ослоос болоод ямар нэгэн байдлаар гэмтэл гэх юм уу учрах юм бол эцэг эх та асран хамгаалах үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаанаар эрүүгийн харилцаа болоод зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр хуульд заагдсан байдаг гэдгийг сануулмаар байна. Тэгвэл ямар хуулийн хариуцлага хүлээлгэх юм бэ? За гэмт хэрэг зөрчил гэдэг одоо хоёр тустай ойлголт байдаг. Эрүүгийн хууль гэдэг нь бол гэмтэргийн шинжтэй одоо гэмтэргийн шинжтэй үйлдэлээс үлдэх үедэр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр санкцтай байдаг. За зөрчлийн тухай хууль гэдэг нь юу юм бэ гэхээр зөрчлийн шинжтэй одоо зүйлүүд дээр авдаг арга хэмжээ гэж одоо хэлж болно. За энэ хүүхэд багчуудад болоод эцэг эхчүүдэд ойлгомжтойгоор тайлбарлах юм бол эцэг эхчүүд та бүхэн одоо ахуйн ослоос хүүхдийн асран хамгаалах үүргээ үйл биелүүлснээс болоод хэрвээ таны хүүхдийн эрүүл мэндэд хохирол учрахдаа гэмтлийн зэрэг тогтооно гэдэг зүйл байдаг. Энэ нь одоо жишээлбэл хүүхэд бага зэргийн гэмтсэн бол хөнгөн зэргийн гэмтэл гарна. За арай түлэгдэлт ч юм уу одоо бусад багаас хөнгөн зэргийн гэмтлээс дээгүүрх нь хүндөвтөр гэж байдаг. За хамгийн их гэмтсэн байгаа тохиолдолд хүнд
гэсэн одоо 3 төрлийн гэмтлийн зэрэг байдаг. За энэ гэмтлийн зэргээс хүн болон хүндөвтөр гэмтлийн зэрэг тухайн таны хүүхдийн эрүүл мэндэд учирсан бол эцэг их асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн гэсэн эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт заагдсанаар тухайн хүүхэд хүндөвтөр байгаа тохиолдолд торгох, за мөн нийтэд тустай ажил хийх, эсвэл зарчих хэргийг хязгаарлах гэсэн 3 төрлийн эрүүгийн хариуцлага байгаа. За хүнд гэмт хэрэг одоо хүнд хохирол таны хүүхдийн биед учирсан байгаа тохиолдолд за торгох, нийтэд тустай ажил хийх, зарчих хэргийг хязгаарлах, эсвэл хорих ял гэсэн 4 төрлийн санкцтайгаар эрүүгийн хуульд хариуцлага хүлээлгэхээр заагдсан байгаа. За зөрчлийн тухай хууль гэдэг нь юу юм бэ гэхээр тухайн одоо хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон боловч тухайн хохирлын зэрэг нь одоо гэмтлийн зэрэг тогтоогдохооргүй байгаа тохиолдолд зөрчлийн тухай хуулиар буюу 201-р буюу 200 мянган төгрөг хүртэлх мөнгөн төгрөгөөр торгох гэсэн хариуцлагыг зөрчлийн тухай хуулийн дээр заасан байдаг. Нүг хүмүүс нүг зөрчил тэгээд өөр нүг гинт хэрэгтэй холбогдтой мэдээллийг андуураад идэв шүү дээ. Тэгвэл нүг зөрчил нь яг юу нүг хэлдэг юм бэ? За зөрчил, гэмт хэрэг, ахуй осол гэсэн 3 одоо зүйлийг өнөөдөр бүгдээрээ ярьж байна те. Энэ 3 бол гуруулаа тусдаа өөр ойлголт. За ахуй осол гэдэг бол хүүхэд гэртээ ганцаараа байхдаа саяны ярьсан ямар нэгэн байдлаар унаж бэртэх ч юм уу, түлэгдэх ч юм уу, энэ төрлийн одоо хохирж байгаа зүйлсийг бол ахуй осол гэж яригдчихэж байгаа. За гэмт хэрэг зөрчил гэдэг нь юу юм бэ гэхээр хүүхэд гэмт хэрэг зөрчилд хохирох болон холбогдох гэдэг бас 2 өөр төрөл байна. За жишээлбэл гэмт хэрэгт хохирох гэдэг бол хүүхэд одоо ээж аавтайгаа харгалзах хөнгүүгээр жишээлбэл өглөө өвлийн уйлралд эрт гараа явж гин. Эрт гараад явахдаа тэр хүүхдүүд зарим хүүхдүүд чихвчтэй явж идэг. Тэгтээ чихвчтэй явж байгаа тохиолдолд замын хөдөлгөөний сигнал, жолоочийн хэлж байгаа үг эсвэл одоо бусад зүйлсийг харах, сонсох одоо өөрийнхөө хараа хяналтыг сул байлгаснаас болоод замын хөдөлгөөнд одоо хохирогч болох та энэ дээр аюуд хохирогч болох магадлал өндөртэй байна гэж тооцож болно шүү дээ. За мөн эсвэл автобусанд явж ийлаа. Тухайн хүүхэд жоохон хэмжин мэдээж тухайн хүүхдийн халааснаас нь хулгайч утсыг нь аваад явчих. За энэ тохиолдолд яаж байгаа юм гэхээр хүүхэд асран хамгаалах буюу асран хамгаалах хөнгүүгээр ганцаараа явснаас болоод альва гэмт хэргийн хохирогч болж байна гэж ойлгож болж юм гэсэн үг. За тэгэхээр холбогдогч гэдэг нь юу юм бэ гэхээр жишээлбэл одоо олон хөвчлэн эрэгтэй хүүхдүүдтэй хичээлээ тарсныхаа дараа давталганд явлаа, сургалтанд суулаа гэж ээж аавдаа хэлээд хичээлээ тарах цагаас оройдод гэртээ ирдэг. За гэртээ ирснийхаа дараа ээж аавдаа би хичээлдээ байсан, давталганд явж ийсэн гэж тайлбар тавьдаг. За энэ тайлбараас болоод яг үнэндээ давталганд явж ийсэн үү? Хичээлээ хийчихсэн үү? Хичээлээ хийгээгүй давталганд яваагүй байгаа тохиолдолд тухайн хүүхдүүд PC тоглоомын газарч байд юм уу? Эсвэл үе тэнгийнхэнтэйгээ өөр газар яваад буруу хүүхдүүдийн үлгэр дуурайлаас болоод гэмт хэрэг зөрчилд холбогдох шалтгаан болдог. Одоо зүйлүүд байгаа. Тийм учраас эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ гэмт хэрэг зөрчилд хохироохгүй болон холбогдуулахгүй тулд хүүхдэдээ тавих анхаарал хараа хяналтыг үргэлж одоо сайжруулах, эрчимжүүлэх хэрэгтэй гэж хэлмээр байна. За тэгээд одоо хүүхдүүд маань гэмт хэрэгт өртөж байна гэж шүү дээ тийм ээ. За энэ мэдээж яагаад гэмт хэрэгт өртөж байгаа эцэг эхчүүдийн анхаарал халамжгүй, хайхрамжгүй байдлаас хүүхдүүд маань гэмт хэрэгт өртөж байна. Мэдээж хүүхдүүд гэхээр насанд хүрээгүй хүүхдүүд байгаа тийм ээ. За тэгэхээр энэ дээр насанд хүрээгүй хүүхд маань өөрөө хариуцлага хүлээх ёстой тийм үү? Гэмт хэрэг үйлснийхээ дараа эсвэл яг асран хамгаалж байгаа эцэг эхчүүд нь үүргээ хүлээх ёстой юу? Энэ дээр яг та тайлбар өгөөч. За хүүхэд гэдэг бол үндсэндээ хуулийн зааснаар тэгээс 18 насны хүнийг хүүхэд гэж нэрлэнэ гэж хэлж байгаа. За хүүхэд тэгэхээр тэгээс 18 насны хүүхэд альва гэмт хэрэгт хохирсон тохиолдолд бол мэдээж эцэг эхтэйгээ хамт ирээд цагдаагийн байгууллагад өргөдлөө өгөөд одоо тухайн гэмт хэрэгийг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэн тэ. За харин холбогдсон тохиолдолд хэрэг болгон дээр эрүүгийн хууль заагдсан 7 төрлийн гэмт хэрэгүүд байгаа. Эдгээр гэмт хэрэг болгон дээр одоо холбогдогч эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд субъектийн нас гэж байдаг. За субъект гэдэг нь холбогдсон хүнийг хэлж байгаа. Тэгэхээр жишээлбэл хулгайлах гэмт хэрэг дээр субъектийн нас бол 14 нас байдаг. 14 наснд хүрсэн хүүхэд бол хүний зүйлийг хулгайгаар нууц залдаргаар авч болохгүй гэдгийг ухамсарласан бүрэн мэдсэн байх ёстой гэсэн үүднээс 14 наснаас дээш насны хүүхэд жишээлбэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүлээн. За тэгээд энэ төрлөөс одоо яг тэдэн дүүргөөр торгоно ингэвэл ингэн гэж хэлэхэд бол хэцүү. Яагаад гэвэл тухайн юу булгааснаас шалтгаална те хохирлын хэмжээ бусад зүйлсээс шалтгаална. За эцэг их бол энэ тохиолдолд мөн адил 18 наснд хүрээгүй
хүүхдийг асран хамгаалах үүргийг үл биелүүлсэн, хах хэмжгүй орхисон гэдэг одоо яг тухайн нөхцөл байдлаас шалтгаалаад мөн хуулийн заасан олон төрлийн эрүүгийн хариуцлагуудаас цагдаагийн алба хаагч бас эрүүгийн хариуцлага болон зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх боломжтой байгаа. Тэгэхээр яг ямар төрлийн гэмтэрэгт холбогдсон мөн эцэг их яг ямар төрлийн үүргээ биелүүлээгүй гэдгээс шалтгаалаад хуулийн зүйл залт болоод авах хэрэг арга хэмжээнүүд нь өөр байдаг гэж хэлж болно. За тэгвэл одоо сургууль цэцэрлэгийнхнийг төр зогсоосон байгаа штэ тийм ээ үйл ажиллагааг нь. За тэгвэл энэ үеэр хүүхдүүд маань гэртээ яг ахуйн осолд өртөж байгаа. Цаана эцэг эхчүүдээ хараа хяналтгүй үлдэж байгаа хүүхдүүд байгаа шүү дээ. За энэ дээр тэгвэл цагдаагийн байгууллага маань яг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа юм болоо тийм ээ? Хүүхдийн ахуй осол бусад гэмтэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цахим орчинд болон телевиз мэдээллийг та бүхэндээ байнга хүргэж байгаа. Тэгэхээр одоо цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж бодоод танд болон таны үр хүүхдийг аливаа төрлийн ахуй осол гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээллийг хүргүүлж байгаа учраас та бүхэн телевизээр болон цахим орчинд цагдаагийн байгууллагаас одоо гаргаж байгаа олон төрлийн видео бичлэг, контент юу гэдэг те эдгээр бичлэгүүд мэдээллийг та бүхэн алгасалгүй үзээрэй гэж бас харуулж сэрэмжлүүлж та бүхэндээ мэдээлмээр байна. За одоо тэгвэл бүгдээрээ энэ талаарх санамжнуудыг хамтдаа үздэцгээе. Хүүхэд аз жаргалтай гэр бүл эрүүл аюулгүй орчинд амьдарч альва хүчирхийллээс ангид өсөх ёстой гэж бид ярьдаг. Тийм ээ. Инхлийн үрсийн төлөө хүлээсэн бидний үүрэг ердөөл энэ. Үр хүүхэдтэй өсгөн хүмүүжүүлэхтэй эцэг эхчүүд бид бие хүний зөв үйл, ёс суртахууныг өөрсдөөрөө үлгэрлэж бусдад хүндэтгэлтэй тусч эх орон сэтгэл зүрхтэй Монгол хүн болгож төлөвшүүлэх өвгдийн ухааныг сахив. Ирэх цагийн эзэн эцэг эхийн үргэлжлэн болсон бяцхан үрсийнхээ бие, сэтгэл, ёс суртахууныг өв дэгш хүмүүжүүлэх үүргийг өөрсдөөрөө үлгэрлцгээе. Бүхнийг хүүхдийн төлөө тэгвэл аав ээж нүг асран хамгаалагч нар түгээг нүг аав ээж ах эгч биш энэ нүг хуулийн хариуцлага үлээдэг байх нь шүү дээ тийм ээ? Тий. Тийм болохоор аав ээж ах эгч нар та нар үүрэг хариуцлагаа сайн ойлгож хуулиа сайн унших юм бол нэг гэмт хэрэг бас холбогдохгүй ямар нэгэн асуудал гарахгүй байх нь шүү дээ. Тэгж ойлгож болох уу? Болно. Тэгвэл нэг үүрэг хариуцлагын хууль
Юу гэж заасан байдаг юм бэ? За эцэг эх хүүхдээ асран хамгаалах талаар олон төрлийн хууль дээр заасан байдаг. За Монгол улсын үндсэн хууль, за хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, гэр бүлийн тухай хууль гэх мэтчлэн эдгээр хууль залсууд заасан байдаг. За би танараас энэ дотроос хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг гэсийг уншиж өгье. За 10 дугаар зүйлд бол үндсэндээ хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн доор дурдсан үүрэг хүлээнэ гэд 11 төрлийн үүрэг байгаа. За эдгээр 11 төрлийн үүргийг уншиж өгье. Бас өөр хуулиудад бас олон төрлийн үүрэг хариуцлагуудын талаар байдаг учраас эцэг эхчүүд маань хүүхдээ яаж хайрлах, хамгаалах ёстой юм бэ? Хүүхдийг яаж хүмүүжүүлэх, төлөвшүүлэх ёстой юм бэ гэдгийг уншихыг хүсэх юм бол гэр бүлийн тухай хууль, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулийг унших боломжтой гэдгийг бас дахин хэлмээр байна. Нэгт нь хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдийг хүмүүжүүлэх, харилцааны соёлд төлөвшүүлэх, хүүхдийн хөгжил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болцсошгүй, эрсдэл нөхцлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах. Энэ бол одоо бидний өнөөдрийн яриад байгаа хамгийн гол сэдвт заагдсны тодорхой зүйл залт нь байна. Хүүхдийг сурган хүмүүжүүлэх, боловсрол эзэмших, авьяас чадварыг нь хөгжүүлэхэд сургууль, хүүхдийн болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдтэй хамтран ажиллах. Хүүхдийг хууль тогтоомжид заасан нийгмийн үйлчлэгэнд хамруулах, хүүхдийн нэр төр эрүүл мэнд хувийн нууцыг хадгалж, хувийн орон зайг хамгаалах, хүүхдийг хүндэтгэн сонсож шийдвэр гаргах, хүүхдийг хөгжиж төлөвшөхөд дэмжин туслах, хууль тогтоомжид заасны дагуу хүүхдийнхээ өмнөөс хариуцлага хүлээх, хүүхдийг наад захын хэрэгцээд зүйлээр хангах, хууль тогтоомжид заасан бусад гэсэн үүргүүдийг одоо хүүхдийн эрхийн тухай хууль дээр бол зааж өгсөн байна. За мөн олон төрлийн эцэг асран хамгаалагчийн хүүхдтэй холбоотой бас үүрэг, зүйл заалт, эрх оролцоонууд бас байдаг гэдгийг нэмж хэлмээр байна. За тийм манай өнөөдрийн хуулийн мэдлэг хичээлд маань маш эцэг эхчүүд маань хэрэгтэй, хүүхдүүд маань хэрэгтэй мэдээлэл хүргэсэнд баярлалаа. Тийм ээ. Тэгээд мэдээж цагдаагийн байгууллагаас маш олон арга хэмжээг авч байгаа. За тийм ээ. Мэдээж тэгээд цагдаа нар маань, цагдаагийн байгууллага маань мэдээж хүүхдүүдийг гэрт нь очиод хараад байхгүй ч гэсэн тийм ээ. Тийм боломж өрөөсөө байхгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас эцэг эхчүүд маань одоо цагдаагийн байгууллагаас гаргаж байгаа арга хэмжээнүүд түрүү хэлсэн шүү дээ. Та тэр бүгдийг сайн дагаж мөрдөж байгаараа гэж дахин хэлмээр байна. Хүүхдүүдтэй анхаарал халамж тавих үүрэг хариуцлага маш сайн биелүүлээрэй гэж эцэг эхчүүд болон асран хамгаалагч нартаа хэлмээр байна. Тэгээд манай өнөөдрийн хуулийн мэдлэг ТV хичээл маань энд хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр зөвлөгч компьютерийн урилгыг хүлээж авч хичээлийн багшаар зөвсөн цагдаагийн дислэгч Ариун гой хүчтэй маш их баярлалаа. За баярлалаа та хоёрт ч гэсэн. Ингээд та эцэг эхчүүд асран хамгаалагч нарт зориулж нэгэн сайхан зөвлөгөө өгөөч. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр бол хуулийн зүйл залтай холбоотой хүүхдийн аюулгүй байдалд эцэг эхийн оролцоо ямар үүрэгтэй, эрхтэй, за мөн эдгээр үүргийг биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ гэдэг талаар та бүхэнд маш товч өгөөд тодорхой ойлгомжтой байдлаар хүргэхийг зорилоо. За цагдаагийн байгууллагаас таны хүүхэд болон таны гэр бүлийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахын тулд олон төрлийн арга ажил арга хэмжээг урьдчилан сэргийлэх байдлаар явуулж байгаа. За эдгээр үйл ажиллагаа нь зөвхөн цагдаагийн алба хаагчид биш, иргэн таны оролцоож гэсэн маш их чухал гэдгийг хэлмээр байна. Тийм учраас эдгээр одоо сургууль цэцэрлэг байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосон байгаа нөхцөл байдалд та хүүхдээ гэрт нь ганцаараа олон ах эгчтэй үлдээж байгаа тохиолдолд өөрсдийн эцэг эхийн асран хамгаалагчийн үүргээ биелүүлж сонор сэрэмжийг болон хүүхдийн аюулгүй байдлыг маш өндөр байдалд хангаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр альва төрлийн гэмт хэрэг зөрчил, за мөн ахуй осоос урьдчилан сэргийлгээд цагдаагийн алба хаагчид болон иргэн таны оролцоо маш чухал байдаг гэдгийг дахин сануулж хэлмээр байна. За ингээд дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяр таа. Баяр таа.